Гурван нэг жоохон салхилах юм. Аминг бахан шумал идтүү. YouTube дээр намайг баян муу марлаад байна нэ үнэхээр тийм. Ятаач юм аа. Энд ч одоо энэ чинь байгаад байгаа юм чи одоо харуулах байх тийм алга болчихсон. За Ганамд амьдрахын нэг гоё юм нь баян гоё машин хардаг. Амар машин зурдаг. Тэгээ хажуугаар дандаа амар чанга давхиж явдаг. За эрэгтэй хүн бол хиймэр сүлт мүлтнээс хэрэгэд зүгээр. За тэгээд гараа давхаа тэр өдрийн ажил бүтнэ гэсэн үг гэж. Ганамд амьдрахын өөр гоё юм нь юу вэ? Гараад амар их кофе шоп, хоолны газар ихтэй. Сул тал нь жоохон юу саад маад их байхгүй тий. Яг ингээд барилгуудын доор ингээд нөгөө хувийн тийм дипломын газар тийм байх шиг тий. Яг ингээд жоохон ингээд явал байгаа. Метрогоос жоохон нэг 10 минут явал. Миний үсэг ийм хгүй яг метрол нэг ийм. Би нэрээ 10 жил тахтай 7 дугаар ангид миний үс ийм гэсэн шүү. Ийм уртцаа юу. Хөвсгөл гэсэн үг. Хатуу гэсэн үг. Хатуу. Тэг хөвсгөл гэхдээ ингээд нэг хатуу гэсэн ингээд нэг хийм хийлгээд ингээд үсээ ингээд нэг алаа ихтэй юм шиг. Заавал тус төрхөд хэрэгтэй гэдэг. Гэхдээ Ганам байх юм бол ингээд бүр байж болох бүх амар спорт машинуудыг харж болно. Одоо ч л өөдөөс тийм ингээд зүгээр Cayenne шиг. Lamborghini truck, Maybach truck тэгэл бүгд ингээд зүгээр талах шиг ээждэг. Спорт машинууд бол зүгээр ингээд одоо нэг Монголд RX явж байгаа тэл л. Яа. Яг Ганам бол. Манай байргийн нөө хажууд Maybach. Тийм Maybach truck зүгээр ингээд манай хажууд байж идэг. Тэгээс тэр дээр очиод би ингээд налаад зогсоход хинж тоохгүй. Тэр зүгээр ингээд манай гэрийн гадаа аснаа хаягдцсан хэдэн бенз зэдэг. Тэр бүр хичээж явдггүй. Тэр бүр явдггүй. Сүүлийн 2 сар 3 сараар яваагүй уусаа. Тэгэл би бол гэхдээ амьдралдаа ийм их ингээд Lamborghini Urus энэ ингээд ийм их харж байгаагүй бүр зүгээр л ингээд болон эрэнгүүт л нэг Urus ингээд өөдөөс ингээд гарч ирдэг. Тэгэл янз бүрийн өнгө хамгийн гоё нь ингээд ийм гоё бүр юм гэрэлтдэг юм чирнэлийн ягаа магаа юм цэнхэр өнгө бүр амар гоё ирдэг тийм. Чирнэлийн саатай чирнэлийн ягаа магаа Urus амар өөдсөн те. Ингээ алхаж байгаа хажуугаар явангууд булан ирэнгууд дахиад өөдөөс гарч ирж байгаа те. Тэр бүр ингээд нэг бүр ингээд шинэ McLaren нэсэн зэ би одоо яг ямар зовх юм бичих бүр зүгээр л хажуугаар ингээд ториол гэж бодсон. Энэ Ганам стрит тойж те. Настай зүгээр алхаад байгаа юм. Нөгөө дулаахан байгаа болохоор ингээд convertible машинууд амар их ингээд дээврээ ингээд онголцсон. За тэгэл гой охтууд залуучууд ч ингээд өө ториол. Тэгэл өдөр болгоо яг ингээл зүгээр л юм өмнө чи ингээл нэг юм үнэтэй машин авч маах чи ингээл амар тийм вау нэр хүч үзэх юмсан гэж боддог. Энд зүгээр ингээл хажуугаараа ингээл зүгээр л явж яхад ингээл хажуугаар ингээл явж байгаа болохоор зүр байдаг л юм шиг ингээд баг сонь тийм мэдрэмжтэй болгоч тийм лээ. Би тэгтээ өмнө ингээл вау Lamborghini Urus гэл ингээл би бүр ингээл Maybach truck макийг бүр ингээл вау гэл ингээл боддог гэсэн. Тэгсэн чи зүгээр ингээл байж харгалаа. Тэгэхдээ машин сонирхдаг хүмүүст бол яг тийм юмсэн. Манай бусад ингээл найзууд бол тань сонирхдаг болохоор тийм шиг байт юм уу? Машиныг зүгээр суугаад нэг газар хүрэгддэг юм гэж боддог хүмүүс найзууд авир хөрхөнтэй. За 4:39-ээр тэмээс хаш унтдаггүй. Наби чи юм үлийг харуул. Юм ярихаар шийдлээ. За амин том болохгүй л дасгал хийх гэлээ. Өглөөний 4:30-аас босвол за. Миний бэби чинь бүр аашт нь хооллуулж байгаа юм уу? Өөрөөр 4-өөс босвол гараал гүөх чинь үү? Тэ. Төлөө. Гараа дээшээ. Өргөр. Яа. Ой, цог.
Хөршил юм ярина. За сайн бүржигээд чийгт. Яаж ч муу ийцэн. Нэр өрөхгүй нэ. Тутак хийгээд. 안착선다. Логине. За өнөөдөр амин ингээд 2 дахь вакцина хийлгэх гэж байна. Өнөөдөр ирсэн би цагийг маргааш гэж утсан чинь. За бид гуравт цагаа үлээж тэр болтлоо унтаж байна. Тэр очихдаа арьсныхаа талаар зөвлөгөө авна. Арьсныхаа очих жоох болохгүй. Тулгайгийн ганц төхөөрөмж. Тэнтэг. Нэр амар хэрэгтэй шүү дээ. Хийдэ зөвхөн. Гэтэ та нар ингэж хийсэн үү? Хүүхдээ ингэж хэрхрүүлэх гэж оролдож байхдаа өөртөө хийх гэсэн. Байн өдрөө. Байгаад тэгэж хэрхэрч байна. Бог гэжсэн. Өөртөө. Хүүхдээ гайхаа. Яа, хүүхний хэрэг байх. Өмнөөс нь бараг 4-5 хэрэг. Миний охин хөөх унтд юм. Дандаа ингээ бороонд гарсаар байгаа. Сурч юм байна тийм. За. Хан мандах тавхад. Би энэ түүхийг ингээ өөрөө дагаа тийм нөгөө чаагийн түүх байхгүй юу? Тэгсэн чи аа хүмүүс ингээл гамнам хавар ингээл оо чи чад төрсөн юм уу? Би бас чад төрсөн. Сүхнээс олж найзтай болсон шүү дээ. Арчцаа. Яг дүнж төрсөн ингээ бүсий зүрцэн эмнэлгийн хувцас өмсдөө хаарсан ч ямар сонийлээ. Хөөхэ. Энэ уг нь манай сүүлэл нэгтгэсэн чинь амжаагүй. Гойсон тэгтгэсэн данч. Амжаагүй л дээ. Төрцөн. Бах хүүхдүүд юм биш ч хөрхи. Гинт амар сүгэн нэг нэр. Гэрлүүгээ алхаж харж юм. Маш их төвчрээд байна. Яп. Ажил хараад төвчрлийн үе байна. Төвчрдэг. Монгол ганцаараа төвчрдэг үү? Өргөндөх хэрэг байхгүй. Тэс чи цаана ямар төвчрлээ төө юм. Яг энэ зөвхөн энэ зам Түр зам төвчрдэг. бид хоёр бүр гэрлүүгээ алхсан чи. Гой газар алхаад. Бид хоёр гэж яриад байгаа. Бид гурав. Яг ингээ 3 гэдэгтээс яг тасахгүй байх шиг тий. Залхаж байгаа юм уу? Үгүй би чамайг оролцуулсан амиг марчдаг. Амиг яг өөрийнхөө дотор байгаа нэг хэсгээр мэдрэх юм. Ямар мангар. Тусдах ч тий. Хөрх харцдаг. Tiny baby. За бид хоёр халуунаа үзэж гин. 38-аас дээш халуурах юм бол шууд түргэн дуудаарай гэсэн. 3 цагаас дээш 38 градус дээш халуурах юм бол. Тэгээ тулгаа одоо эмийн сан гараад нөгөө теленол гэд нөгөө халуун бууруултаа өвчин намдагч авцсан. Шүн халуурч магадгүй гэж бид хоёр зүгээр бодож гин. Халуурахгүй ч яж магадгүй. За сууганд нөгөө юм хийчих. Суугын бариад ийсэн ч. Дургуцаа хийгээд энэ тийм ээ. Тийм ээ. Оо эмчээс асуусан нэр амар халууны хашил гараад бүр толгоон дээгүүр нь гараад яах вэ гэсэн чинь имлэгтэй штэ дүнгэж төрсөн хүүхд ингээ анхны вакцины хийлгэж байгаа хгүй мэгтэй заяа доогоороо памперстэй тэг бүр имлэгийн ингээ задгаа ингээ бүр тэр нэг коридор штэ би бүр ингээ гайхсан чинь
За. Эмма. За халуун 36.5 байна. Халуураагүй байна. Биеийн температур энгийн байна. За. Имлэгт ингэж яг вакцин хийх гэжсэн чи тэр хүүхдүүд ингэж жоохон бүр дөнгөж төрсөн хүүхдүүд заяа тэр бол ингэж 14 хоног мөн хүрээгүй хүүхдүүд байсан бүр харвас тэгэнгүүтлээ ингээд памперстай тэгээ мактай тэг хөл мөл гой мой нүүн нүцгэн ингээд гар нь ингээд нүүн нүцгэн тэгээд эцэгнэр бүр ингээд хүүхдээ ч тэрж сураагүй заяа бүр тийм 2 3 хүүхдээсэн тэгээд хүүхдүүд бүр ингээд солонгосчууд ч бүр тийм амир сэрүүхэн авч явд юм байна. Яагаад ингэж амир сэрүүхэн хөл мөл нүцгэн байгаад дийлгээд идэм болоо гэсэн чи яалтчгүй энтхийн цаг агаарт угаасаа хүүхэд тэгэж л байхгүй бол ингээд халуудд юм байна. Тэгээд тулгаавчтайр болохоор ингээд одоо энэ имлэгт байхдаа өмсцөө хувцсыг ингээд эмчнэр хараад бүр ямар амир зузаан хувцалсан юм бэ. Ингэх юм бол аргагүй штэ ингээд халууны ажил гарах нь аргагүй сайн юу агаарэ гэд нэмэглээрээ гэд тэгээд бит хоёр ер нь бол үүнээс хойш хүүхдээ авч гарахдаа амьсгүй. За тэгээд хүлэн гарцсан. Тэгээд баг мактай подолктай авч гарах хэрэгтэй байна. Одоогийн цаг агаарт тийх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд одоо нөгөө нэг вакцин хийлгэснээс хойш одоо ингээ 3 хоног өнгөрч байна. Тэгээд гэрийнхэн температурыг бүр амар багасгаад тэгэнгүүтлээ юу яатсан. Одоо ерөөсөө байнга мактай подолктай тэгээд дөнгөж гэрээс гарахтаа л малгай өмсөн. Бусад үед малгай өмсөхгүй. За баг ингээд энд салхихгүй өдрүүдэд бол баг малгай өмсөхгүй ингээд гарсан чинь халууных нь харшил нь бүр ялтчгүй ингээд багасаад баг байхгүй болцсон. Тэгээд одоо тэр хашил гарсан юм дээр мэдээж тос төрхөх ёстой. Тэгжиж ингэж нөгөө нэг чигшүүлж ингээд халууныг нь байхгүй болохгүй бол тэгээд нэг юм гэлэн юм алойтой юм сэрүүцүүлдэг тос авсан. Тэгэхээр тэр нэг амар сэнгэж мэнгэндгүүл юм байлээ төрхөж үтсэн. Гэхдээ хүүхдтэй тэрийг түрхэд байгаа. Тэгээд халууны арчлаа гайгүй болголоо. За тэгээд юм мэдхгүй болохоор нөгөө монгол шиг одоо хүүхэд ялтчгүй даарж байгаа, хүлэн даарж байгаа, унтахтаа даарж байгаа гэл ингээл юу яагаал ханаа төрчин гэж бодоол ингээл нөгөө баглаад исэн чи харин эсэргээрээ нөгөө нэг хүүхдээ баллах чинь. Тэгээ аюул сони ингээд амар сэрүүхэн байхад ингээд одоо эн чинь нөгөө нэг салхи мэлх байхгүй. За тэгээд хүн амьтантай ингээд нэг уулзахгүй байгаа болохоор вирус одоо авахгүй байгаа болохоор ингээд ханаа төрөх байгаа юм л да. Тэгээд тулгаап дээр бүр гэрийнхэн градусыг бүр ингээд 21 болгоод тэгээ өөрөөсөө бүр хөлдөж өгөх гэдэг. Би одоо ингээд хавар наврын цомцтой. Тэгээ манай хүүхд болохоор тэнд ингээд мактай. Тэгээ орон дээр ингээд хөлнөцгөө унтж байгаа хгүй памперстай. Яа бүр ингээд улс орон амар сони юм уу? Нэг цаг агаараас л болт юм байна. Тэг яг ингээд сэрүүхэнд ингээд нэрээ сурчих юм бол Монголд очиод бас тэг ингээд энд ингээд амар халуун дайгаа мөртлөөсөө бэмгэнсэн байвал за Монголд очиод салхинд бол шууд даарад баг ханаа төрөх юм биш үү. Тэгэхээр анхаасаа ингээд сэрүүхэн өссөн дээр юм байна. Тэг одоо манай хүүхд чинь ингээд одоо 6-7 хоногт болчихно. Амьдралдаа оймс өмсч үзээгүй. Нөгөө яг юм оймстой ингээ өмд өмсөж исэн. Одоо ингээд амьдралдаа гутал оймс өмсөж үзээгүй. Одоо Монголд очивол үзэндээ. Би бүр амар гайхчлаа. Тэгээд ялтчгүй л хүүхдээ бигнэхгүй байгаа гэж утсан мөртлөөсөө л бигнэд исэн юм байна. Гэтэ Монголд хүүхдүүд тийм амар халууны хашил маршил их болдгоо штэ. Яг нөгөө нэг ээжийнх нь эдсэн ус юмны л хашил гэж юу сонсч ирсэн. Би Монголд хүүхд ингээл халуудаад ийм амар юм туурч ирсэн гэж нэг сонсож байгаагүй. Манай хүүхд бол бүр яг ингээд энэ хэсгээр бүр тэр чигээр ингээд туурсан. Тэгээ ялтчгүй малгай өмсүүлэх шаардлагагүй. Малгай өмсүүлээд халууд суулаад боловсон байгаа. Тэгээд эмчээсээ зүлгээ аваад ойлгосон. Ой хоо мах. Гэхдээ мах л тэгэл гоё юм биш. Энд тэгтээ штэ гэртээ хоол хийж идэх, гадуур хоол хийж идэх баг нэг ялгаа гаднаас захиалж идэх баг нэг ялгаагүй юм байна. Юу сонир гэртээ ингээл хүнсний ингээл хүнс мөс авахаар ялтчгүй баг захиалсантай баг ингээ адилхан болчиход байгаа хгүй юу. Тэр бид яг гэртээ хоол хийж идэхээр зөвхөн мах будаад хийж идээд янз бүрийн мэднэр явал гаднаас захиалаад идчихэж байгаа.